сургуультай. Монгол Улсын тэргүүлэх 4 хүрээлэнтэй. Нийтдээ бол нэг бакалавр, магистр, докторийн шалгалсан сургуульд нэг 10 мянган оюутан сурч байгаа. Тэгээд 1200 гаруй эрдэмтэн судлаач багшаар ажиллаж байгаа ийм одоо төрийн өмчийн томхон сургуулийн нэг л дээ. Өнөөдөр манайд бол бакалаврын чиглэлээр 44 мэргэжлэр бид нар оюутан сурч үлдээж байна. Доктор бол 36, магистр бол 36 мэргэжлэр, доктор нь 22 мэргэжлэр бид нар бол оюутнуудыг сургаж бэлтгэж гаргаж байна. Ер нь хөгжлөө дагаад бас шинэ мэргэжлүүд бол шинээр бий болж байна. За одоогийн байдлаар бол одоо бас сүүлийн үед бол төр засгаас энэ хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого ахид дэвшил гарсны үндсэн дээрс олон одоо чухал үндэсний хөтөлбөрүүдэд дэвшүүлэн гаргалаа. Түүнийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл Монгол мал гэдэг үндэсний хөтөлбөр байж байна. Харин 3 дугаараа ингээд үндэсний хөтөлбөр байж байна. Хүнсний балгаад байдаг үндэсний хөтөлбөрүүд гардаг. Мөн одоо хуулиуд гэж байна тийм ээ. Одоо сүүлийн байдлын бол хөдөө аж ахуйн гар бараа төв гэдэг юм биш хууль гараа. Техникчлэн эдний дагаад хөдөө аж ахуйн салбарт мэргэжлийн эрх өсч байгаа. Тэр дагаад бас мэргэжлүүдийг зээх хэрэгтэй. Мэргэжийн хуулиудаар хүч хүн тэр ажиллах эрхтүүдийг бид зайлшгүй шаардлагатай. Тийм бол мэдээ энэ шилдээр мэргэжлүүдийг нийлээс нийт ажиллаж байна. Монгол гэрээ хүрээ одоо симпохудод энэ их чөлөөсөө тэгээд тэр Монгол